Тогны мөнгө гарчихсан. Төлөөч ээ. Цалин буугаад аваад iPhone X аваад цалин дууссан. Хамгийн чухал юм бол төрүүлж төлөө сурчаач. Цалин буугаад авахцуулаад тогныхон мөнгө авчих. Яагаад болтгүй юм бэ? Болохгүй шүү дээ. Яагаад? Яагаад гэвэл айдварыг аж ахуйн нэгж байгууллага бүрийн хэрэгэлсэн цахилгааны тооцоо гаргахын тулд цахилгаан түгээхийн ажилчид цэг бүр дээр очсон тоолуурын заалтыг бичиж авдаг. Өнөөдрийн байдлаар 400 мянган тоолуурыг 6 хэсэгт хувааж хэсэг бүрийн заалтыг 5 өдрийн дотор бичиж авдаг. Үүнийг цикл гэж нэрлэдэг. 6 өөр циклийн тоолуурын заалт бичих өдөр, банкнд нэхэмжлэл хүргэх өдөр, төлбөрөө авах өдрүүд нь өөр байдаг учраас зарим хэрэглэгчдийн цалин бүх үедээ яг давхцах боломжгүй юм. Тийм шүү дээ. Яаж энэ олон айлын тоолуурын заалтыг нэггүй өдөр бичиж амжих юм. Тэгэхээр төлбөрөө хугацаанд нь төлөх нь хувь хүний зохион байгуулалтын асуудал. Тогны мөнгөө хизээ төлөхөө мэддэг байхад л. Гэхдээ хэднээс хэдний хооронд төлөхийг яаж мэдэх юм? Тэр амархаа. Тэр таны гэрээний дэвтэр дээр байна. Хэрв та гэрээний дэвтрээ харах боломжгүй бол 7004 дугаар руу залгаж төлбөрөө төлөх өдрийг тогтоогоод авахд хангалттай. За ийм л амархан байгаа юм да. Тийм ээ шүү. Одоо ч тооцоо алдахгүй.